Ардчилсан намын сайтад регистрийн дугаараа хийхэд гишүүнчлэлгүй байсан ч иргэдийн овог нэр болон гэрийн хаягийн мэдээлэл ил гарч байна. За энэ нь иргэдийн хувийн мэдээлэл алдагдах эрсдэл учруулж байгаа. За гэтэл ардчилсан нам үүнийг програмын алдаа гэж тайлбарллаа. Тэгэхээр бол програмын алдаа гаргалаа гэдээ ардчилсан намыг буруутгах болохгүй. Ардчилсан нам цахим бүртгэл хийж байгаа нь маш сайн. Ягаад гэвэл дахиад ирж байгаа цаг. Одоо өнөөдөр бүх хүн сошиал дээр амьдарч байна. Сошиал дээр амьдарч байгаа бол бүх хүн цахим орчинд амьдарч байна гэсэн. Цахим орчинд амьдарч байгаа бол энэ цахим технологиг бүх төвшөндөө нэвтрүүлэх хэрэгтэй. Цаашлаад гол нь нөгөө аюулгүй байдал тийм ээ. Өөрийн чиглэж. За энэ дээрээ бол анхаарал ингээд явах ёстой. Тэрээр мөн төрийн албыг улс төрөөс хол байлгахын тулд гишүүдийн мэдээллийг ил байлгах хэрэгтэй гэсэн юм а. Гэвч бодит байдалд гишүүн бус иргэдийн мэдээлэлч ил гарч ирж байгаа юм. Харин Захим хөгжил инновац харилцаа албаны сайд үүнийг үндсэн хууль болон хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийг зөрчиж байна гэж тайлбарллаа. Яг хөө цахимаар одоо намын бүртгэл аваад байгаа нь бол цахимжуулж ирсэн сайн хэрэг. Гэхдээ бол цахимч чинь ингээд нөгөө иргэний одоо хувийн нууцн шууд илгэж болохгүй нэгт. Хоёрт нь бол нөгөө иргэнийхээ аюулгүй байдалд нь халдаж болохгүй гэж харж байгаа. Гуравт нь бол Монгол улсын үндсэн хуульд маш тодорхой заасан байгаа. Хүний одоо хувийн мэдээлэл, эцэг эхийн мэдээлэл, орчин суух орон байрны хаягийг бол нууцлыг бол хуулиараа хамгаална гэдэг. Тэгэхээр энэ бол маш л одоо бүдүүлэг хуулийн зөрчил, хуулиа зөрчилнө гэж харж байна. Энгийн үйлчилгээний газар ч иргэдийн мэдээллийг авахдаа өөрсдөөс нь зөвшөөрөл авдаг. Гэвтэл ардчилсан нам ямар ч зөвшөөрөлгүйгээр иргэдийн мэдээллийг ашиглаж байна. Харин иргэд үүнийг шүүмжилж захим сүлжээнд бичснээр АН цэгийн сайтад регистрийн дугаараа хийхэд гарч ирж байсан овог нэр гэрийн хаягийн мэдээлэл ил гарахгүй болсон юм а.